За манайхан галзуу анимашн сувагтан тавтай морил мөрөгийнх нь энэ удаад ярьж өгөх гэж байгаа галзуу анимашн бол 2023 онд гарч байсан Hero Inside. 2 сизонтэй энэ галзуу сонирхолтой анимашныг борон та нартай ярьж өгөхөөр сонголоо. Гэхдээ энэ удаад эхний сизнийг нь ярьж өгөх гэж байгаа шүү. Хэдүүлж улам олуулаа болсоор л байна. Нэг л мэдгэд 50k хүрчих юм аа. Та нартай баярлалаа мөн бороо. Тэгээд 50k special бороо гэ та нар маань ихэд ахшгүй лээ. Гүн ч одоо Zootopia 2-ыг 50k special бараг л болгоод та нартай ярьж өгсөн шүү дээ. Тэгэхээр тэгж ойлгол хэдүүлээ цаашаа аялан үргэлжлүүлцгээе. За тэгээд энэ галзуу сонирхолтой анимашныг та нарт ярьж өгөхөд дугаарын хамтрагчаар энгийн аюулгүй ухаалаг Skytrip хамтран хүргэж байна. Та нар маань тэгээд subscribe дарж амжаагүй болсоо ба адарсан бол лайк дарахтал тэгэл молоо явчих юм шүү. За энэ галзуу сонирхолтой анимашны тайлбартаа хэдүүлээд орцгоё. За Сан Франциско хот. Манантай өглөө нэгээр машинтайгаа гүүрэн дээгүүр явж идэл гинэт нэг супер баатар шидэгдэж ирээд машиныг мөргөл унчлаа. Тэр шидэгдсэн супер баатар өөр супер баатартай тулалдаж байсан нь тэр супер баатрыг арай хийж нэг юм үндэтэл дайсан нь ирээд хайр найргүй довтолж ийш тийш шидэж эхэлдэг. Тэгсэн мань супер баатар өөрийн татах хүчийг зогсоох хүчээ ашиглаад газар туналгүй тогтож чадна. Тэгээд өрсөлдөгчдөө татах хүч зогсоох хүчээ ашигласанд цаадах нь барьцаалдаж эхэлдэг. Тэгээд тэрнийг дайсан лугаа эргээд дайрах гэтэл цаадах нь гараа авраг том болгож жогоод үхлийн няслалтаа хийхэд үхлийн цохилтод өртсөн супер баатар газар цөмөртөл шидэгдлээ. Тэрхүү хүчтэй цохилтын долгионд хотыг бүрхсэн байсан өдхөн мананч үгүй болжээ. Удалгүй тэнд баг зөөсөн нэг эмэгтэй хүрээд ирнэ. Тэрнийг X гэнэ. Тэгээд газар тунсан 2 комик номыг аваад яваад өгнө. Хэд хоногийн дараа Майк гэгч нэг залуу номын дэлгүүрт ирж дуртай цувралаа авах гэсэн ч харамсалтай мөнгө нь хүрсэнгүй. Тиймээс дэлгүүрийн хөдөлгөгч тэрэнд байсан мөнгөнд нь тааруулаад уйланхай хүн гэх нэг зурагт номыг зарлаа. Зорьсон номоо авч чадаагүй ч урд нь уншиж байгаагүй шинэ номтой болсон Майк номоо уншиж байхдаа замаа хорилгүй Люси гэгч нэг охиныг мөргөж орхино. Люси бол Майкийн сургуулийн хамгийн царайлаг охин нь. Тэгээд Люсиг орой болохныг үдэшлэгт очих гэж яваг мэдсэн Майк тэр орой тийш очихоор шийдлээ. Гэртээ очисон хойно Майк ээжээсээ зөвшөөрөл гуйж тэр бүхэл ээжийнхээ дуртай цомгоор ээжигээ хахуулах гэж хүртэл оролдоно. За ингээд орой болтол хийх ажилгүй Майк шинэ номоо уншиж эхэллээ. Тэгээд үдэшлэг эхлэхээс 30 минутын өмнөхөн номоо уншиж дуусгадаг. Тэгсэн номыг уншиж дуусгахдаа зэрэгцээд нэг ер бусын зүйл боллоо. Учир нь номноос уйланхай хүн гинэт гараад ирдэг. Уйланхай хүнийг яагаад гарч ирснийг Майк мэдэхгүй байсан бол уйланхай хүн ч яагаад Майкийн ертөнцид ирснээ ойлгодгүй. Тэгээд хэсэг ярилцсны эцэст Майк зурагт ном уншсанаар уйланхай хүн тэрний ертөнцид ирсэн гэдгээ ойлгодог. Мань уйланхай хүн сэтгэл санааны хувьд нэлээд тогтворгүй байлаа. Тэгээд Майкийн цуглуулганы нэг тоглоомыг хугах гიშгсэндээ гутарч сад тавин уйлсанд нүднээс нь асгарсан нулимс нь Майкийн өрөөг бараг дүүргэх шахна. Уралсан Майк номоо шүүрч аваад уйланхай хүнийг ном руугаа орохыг тушаасанд гайхамшигтай зүйл болж уйланхай хүнч ном руугаа татагдаад орчлоо. Тэгээд сандарсан Майк шууд нэгтэй уулзахаар гүйнэ. Тэгээд найз нэгтэйгээ уулзсан даруйд сүүл давсан ном нь ид шидтэй болохыг хэлсэн ч нэг итгэсэнгүй. Найзтай үнэн гэдгийг итгүүлэхийн тулд Майк номоо бариад уйланхай хүнийг дуудсан ч нөгөөх нь гарч ирсэнгүй. Тэгээд Никийг явсны дараа уйланхай хүн гараад ирнэ. Гарч ирсэн даруйдаа зам хөндлөн явж байгаад машинд мөргүүлэх шахсан Никийг аварлаа. Тэгээд тэр хоёр найзыг шүүрч аваад явна. Тэр орой хар хүлэг баатар гэх супер баатар нэг том байшинд нууцаар нэвтэрч супер баатрын номыг хулгайлах гэж байлаа. Тэгсэн тэр санамсаргүй гал тавьснаар байшин бүхэлдээ гал давтдаг. Уйланхай хүн Майк 1-3 яг тэр байшингийн гадаа газардаж таарлаа. Тэгээд шатаж байгаа байшин дотор хүүхэд байгааг мэдсэн даруйда уйланхай хүн байшин руу ороод галыг унтрааж эхэлдэг. Тэгсэн тэднийг очиж амжихаас өмнө бяцхан охин Дэврийн нурангад дарагдах шахлаа. Аз болоход хар хүлэг баатар ирээд охиныг галаас аварна. Тэгсэн охиныг аварсан супер баатар өөрөө галд хашигдаж айд сандарсандаа тусламж ирэн хашгирч эхэлдэг. Энийг нь сонссон уйланхай хүн Майк хоёрч очоод галыг нь унтрааж гарах гарцыг нь нээж өгдөг. За ингээд цонх руу явах зам нээгдмэгц хар хүлэг баатар байшинд байсан бяцхан охиныг тэврээд цонхоор үсэрч буусанд гадаа байсан хүмүүс бүгдээрээ тэрэнд баярлан алах ташцгаана. Тэгсэн тэр бууж ирсэн олсондоо буцаж татагдах замд мань хоёрыг хамж аваад гал руу унгах шахлаа.
Унах шахсан Майк ойлынхаа хүнийг яралтай нулимсан цунами үүсгэхийг шаардсанд цаадханч хэлснээр нь хийж нулимсан цунамигийн ачаар Майк Хархүлэгбаатар ойлынхаа хүн 3 шатаж байгаа байшингаас элсэн мэнд гарцгаадаг. За ингээд бүх хүчээ шавхсан ойлынхаа хүн ном руугаа эргэж орсон бол унаж явсан Майкийг Хархүлэгбаатар аварлаа. Тэгэд Майкийг газарт буулгасныхаа дараа Хархүлэгбаатар алга болж өөрийнхөө одоогийн эзэн дээр очино. Хархүлэгбаатарын эзэн Дирко гэгч залуу тэрнийг байшин руу илгээсэн байлаа. Дирко тэр байшингаас Муми охинтой комик номыг хулгайлуулсан нь тэр. Учир нь Дирко өөртөө супер баатар бүхий комик ном цуглуулдаг байж. Маргааш нэг Майкийн гэрт ирээд тэр хоёр хамтдаа ойлынхаа хүний супер хүчийг яавал дээд зэрэгээр ашиглаж болохыг олж мэдхээр элдэв туршилтуудыг хийж эхэлцгээв. Тэгээд туршилтын явцад ойлынхаа хүн хэдий чинээ гонигтай байна. Төдий чинээ хүч нь нэмэгддэг болохыг олж тогтоолоо. Эннээс гадна Майкийн оюун санаа ойлынхаа хүнтэй холбоотой байж. Тиймээс ойлынхаа хүн супер хүчээ ихээр ашиглах тусам Майк төдий чинээ ядарч туйлдж байлаа. Тэгэд тэд хэсэг амс хийх зураа тэр номыг бүтээсэн Скот гэгчийн талаар ярилццгаана. Скот зөвхөн энэ ном гэлтгүй. Супер баатрын тухай өөр олон номнуудыг зохиосон гэдгийг ойлынхаа хүн хэлэхэд нэг ч яралтай тэр номнуудыг очиж худалдаж авъя гэж шийднэ. Тэгсэн супер баатрууд бүхий комик номуудыг цуглуулгасад айл хэдийн бий болжээ. Тэр донд Хархүлэгбаатрын эзэн Дирко ойлынхаа хүний талаар мэдээлэл авсан байна. Тиймээс ойлынхаа хүний комик номыг хулгайлах талаар айл хэдийн төлөвлөж эхэлсэн байлаа. Тэр өдөр Сан Франциско хотын захад өөр нэгэн халдлага боллоо. Лаки нэртэй нэг авраг пүүдэл эзнийхээ тушаалаар хүмүүс рүү хаалдан давталсан нь тэр байлаа. Тэр эмэгтэй Лакигаар дамжуулаад хуршүүдээс өшөөгөө авахыг хүсжээ. Гэвч Лакиг хүмүүс рүү дайрахын өмнөхөн татах хүчний супер баатар X2 гарч ирээд Лакиг дээш нь татаад авч явдаг. Тэгсэн Лаки тэдний татах хүч алдагдуулах орон зайгаас гарч шууд л татах хүчний супер баатар руу улангасан дайрдаг. Энэ үеэр X Лакигийн эзний гарт байсан комик номыг шүүрч аваад зогтох гэсэн ч Лакигийн эзэн мөчөөгөө өгсөнгүй. Номоо буцааж авахар дайрснаар ном нь холоо шидэгдээд ундаг. За ингээд хотын захад 3 супер баатар ширүүн тулалдаж байх зур. Хотын нөгөө талд Майк ойлынхаа хүнийг супер баатрын ажиллаа хийхэд нь өөрөө супер баатрын хувцас өмсөж хамт явж байхаар тохиролцож байлаа. Тэгээд Майк ойлынхаа хүн хоёрын баатарлаг явдлуудыг нэг бичиж өөрийнхөө сувагт постолж байхаар тохирно. Тэгсэн нэг нөхцөл байдлыг өөртөө ашигтайгаар эргүүлэх гэж байгаад Майк дургуутсаж тэрнийг гэрээсээ хөөлөө. Энэ үеэр Дирко нэг рүү мессеж бичиж ойлынхаа хүний талаар асууж эхэлнэ. Харин нөгөө талд Лаки татах хүчний хүнтэй ширүүн тулалдаж байна. Тэгээд тэр тулалдахын зэрэгцээ комик номоо эзэндээ дамжуулж өгч амьдсанд эзэн нь комик номыг гартаа барьсан даруйда номтой оюун санаагаараа холбогдоод Лакиг илүү том, илүү хүчрхэг болгож хувиргадаг. Байдал буруугаар эргэж байгааг ойлгосон X ч комик номоо гартаа авч оюун санаагаараа холбогдоод татах хүчний хүний супер хүчийг идэвхжүүлсэнд цаадах нь үхлийн дайралтаа хийж Лакигийн эзнийг ухаан алдуулна. Эзэн нь ухаан алдсан даруйд Лакич ном руугаа сорогдсон орлоо. Ингээд X Лакигийн комик номыг гартаа оруулаад тэндээс явдаг. Энэ үеэр Диркотой мессежээр холбогдсон нэг Диркогийн гэрт ирж байлаа. Дирко тэрнийг ирсэн даруйд дагуулад зойрын өрөөлөгөө орно. Дирког аюултай нөхөр болохыг гадралсан нэг ч шалтгаан тоочоод тэндээс зугтахыг оролдсон ч Муми охин тэрнийг барьж аваад зойрын давхар руу чирлээ. Дирко Никийг барьцаалж тэрнээр Майкийн ойлынхаа хүний комик номыг сольж авахар төлөвлөсөн нь тэр. Тэгсэн нэг Майкийг хэн болохыг, гэр нь хаана байдаг болохыг хэлж өгөхгүй гүрийнэ. Нэг Муми охиноор тэрнийг айлгах гэсэн ч нэг гүрийсээр л байлаа. Харин нөгөө талд Майк Никийг гомдоосондоо харамсаж тэрнээс уучлал гуйх талаар бодож эхэлсэн байна. Тэгээд Никийн ажилуулдаг совг руу орж үзээд Дирко Никийг барьцаалсан болохыг олж мэддэг. Учир нь Майкийг олж авахын тулд Дирко зориуд бичлэг оруулсан байж. За ингээд Майк найзыгаа аврахаар сэтгэл шулуудаж өөрийн бүтээсэн супер баатрын хувцас өмсөд ойлынхаа хүний комик номоо авч Диркогийн гэр рүү явхаар хөдөллөө. Майк өөртөө супер гайхалтай залуу гэдэг нэр өгжээ. Диркогийн гэрт очиход Диркогийн ээж нь ч тэрнийг урайлгхан угтаж авдаг. Тэгээд зойрын өрөөнд нь ортол тэнд Муми охин Дирко хоёр хүлээж байлаа. Ингээд Диркогийн тушаалаар Муми охин Майк руу дайрсанд Майк жамжиж ойлынхаа хүнийг гаргаж ирнэ. Тэгээд ойлынхаа хүн Муми охин хоёр тулалдахад Майк самбаачлан газар тунсан нэг дээр очиод тэрнийг суллахыг оролдоно. Тэгсэн гартаа гэрэлтдэг сэлэн барьсан Дирко тэдний замыг хөндлсөн. Тэрнтэй үзээд дийлэхгүй болохоо ойлгосон Майк ч тавиур дээр өрсөн тэрний цуглуулгуудыг хараад нэг арга сэднэ.
Тэгээд тавир дээрх цуглуулгаас хамгийн үнэтэйг нь шүүрч аваад хологэгчин шидсэнд сандарсан Диркоч сэлмээ хайчаад тоглоом руугаа гүйлээ. Тэгэд байдгаараа үсэрч байж газарт унахаас өмнө нэг юм барьж авч чадсан ч энэ үеэр Диркогийн ээж тэрнийг нимбэгний бэлугаар дайлахаар орж ирсэнд цочсон Дирко тоглоомоо унгаж орхино. Тэгээд Дирко дэлбэртлээ ууралж ээжигээ толгой төрөөгүй загнасанд ээж нь ч гомдоод гүүгээд явчихна. Тэгсэн энийг харсан уйлынхаа хүний сэтгэл өвдөж нулимс нь хоримтлагдж байснаас сад тавьсанд зойрын давхар бүхэлдээ усан давтаж тэнд байсан бүгд гадагшаа урсан гарцгаалаа. Дараа нь ядарч туйлдсан уйлынхаа хүнч ном руугаа эргээд орчноо. Аз улхад Хар хүлэг баатрын комик ном тэдний хажууханд унсан байлаа. Энийг харсан Майк ч самбаачилж тэр номонд хүрээд оюун санаагаараа холбогдож Хар хүлэг баатрыг дуудсанд Хар хүлэг баатарч гарч ирээд Муми охинтой тулалдаж эхэлдэг. Эхэндээ Муми охин тэрэн лөө ширүүн дайрч ил үрхэж байлаа. Тэгээд Мумигийн шидэд ороолтороо Хар хүлэг баатрыг хөдөлгөөнгүй болтол нь ороож барьж авсан ч цаадах нь тусгай долгионоор хашгирсанд удалгүй маш олон сарсан багваа ханууд нисчирээд Муми охин лөө дайрцгаалаа. Ингээд Хар хүлэг баатарт ялагдсан Муми охинч буцаад комик ном руугаа орлоо. Дараа нь нэг Майкийг босгоход туслаад Диркогийн цуглуулганы комик номуудыг аваад явна. Диркоч ухаан ороод комик номуудаа алдсан болохоо ойлгодог. Тэгээд тэр тусад нь жоорлсон байсан Спаркулс супер баатрын комик номоо гаргаж ирлээ. Тэр орой Жорж гэх нэг дээрлэх хүүхүү гудамжинд явж байсан нэг хүүг дээрэмдэх гэж оролдоно. Тэгсэн ханаас ч нэг масктай хүн гарч ирээд тэрнийг зогсоолоо. Маргааш нь гэхэд Жорж сургууль даяараа онгоо болжээ. Учир нь тэр шөнөөс хойш бүжгэлж эхэлсэн Жорж одоо хүртэл бүжгэлэхээ зогсоож чадахгүй байлаа. Энийг нь харсан сургуулийнх нь тэрний бичлэгийг хийгээд шоолж инээлдэцгээдэг. Тэр өдөр Эд гэх нэг хүү сургууль дээр хоцорч ирээд яарад алхаж явтал Диего гэгч дээрлэхүү нөхөр найзуудынхаа хамтаар гарч ирээд тэрнийг өшөглөд унгаачна. Сандарсан Майк тэрнийг татаад босгохтол Диего болон түүний нөхөд Майкийг ч бас дээрлэх гэж оролдлоо. Тэгсэн яг тэр үеэр коридороор явж таарсан Люси Майкийг өмөрч тэрнийг зүгээр орхихыг шаардсанд Диегоч бандсандаа Майкийг зүгээр орхино. Комик номнуудаа алдсандаа ууралсан Дирко гудамжинд явж байхдаа сономсоргүй 3 залуугийн дургуг хүргэж орхилоо. Цаадууланч тэрнийг хөнгөө гудамжинд аваачаад зодох гэсэнд Диркоч өөрийгөө хамгаалуулахаар Спаркулсыг дуудаад гаргаж ирлээ. Тэгсэн дайснуудаа аянгаар нэрхэхийн тулд цахилгаан цуглуулж байхдаа Спаркулс хотын тэр хэсгийн цахилгааныг тасдаж орхино. Энэ үеэр нэг үл таних хүнээс загтал хүлээж авсан Диего болон тэрний найзууд загталд бичигдсэн газарт буюу сургуулийн цайны газарт иржээ. Ингээд бүх зүйл харанхуй болохдоо зэрэгцээд урьд шин Жоржийг хашраасан масктай нөхөр Эдийг дээрлэгсэн Диего болон тэрний нөхдийн өмнө гарч ирдэг. Тэгээд комик номоо гаргасанд дотроос нь Диско хос гэх бүжигчин хос гараад ирнэ. Тэгэд Диего болон найзуудыг нь ядах юмгүй буулгаж авчээ. Тэгсэн яг энэ үеэр Майк уулынхаа хүн хоёр тэнд дайрч орж ирлээ. Энийг харсан Диско хосч мань хоёр лөө дайрна. Улмаар тэдний тусгай гэрлийн дайралтад оногдсон уйлынхаа өөрийн мэдлгүй бүжгэлж эхэллээ. Майк тэрнийг комик ном руу буцааж оруулахаас аргагүй боллоо. Тэгэд Майк Хар хүлэг баатрыг дуудаж гаргахад Хар хүлэг баатар гарч ирсэн даруйдаа нуугдах газар хайж эхэлдэг. Учир нь гэрэл тэрний хамгийн том сул тал байсныг Майк мэдээгүй байлаа. Тэгсэн нэлээд дайрсны эцэс Диско хосын хүч дуусчээ. Тиймээс өөрөө ядарч туйлдсан нөгөө масктай нөхөр сандал аваад сандлаараа ухаангүй хэвдэж байгаа Диегог цогхоор дөхөж очно. Тэгсэн тэрний цогцолтын урдуур Майк үсэрж ороод Диегог өөрийн биеэрээ хаалаа. Тэгээд Эдийг энэ үйлдэлээ зогсоохыг шаардна. Учир нь Эдийн номон дээрх 5 хошуу Диегогийн хүлээж авсан загтал дээрх 5 хошуутай адилхан байгааг анзаарсан Майк тэр масктай хүн нь Эд болохыг таньсан байж. Нислэгийн тийзээ энгийн аюулгүй ухаалгаар Skytrip-с. За ингээд нууц нь илчлэгдсэн учраас Эдж сандраад баг авлаа. Энийг харсан Майк ч бас баг авдаг. Эд Майкийг харсан даруйдаа танилаа. Чи ч бас Диего дээрлэхүүлж байсан биз дээ. Яагаад тэр нь туслаад байгаа? Супер баатрууд хүмүүсийг хамгаалах ёстой болохоос хохирох ёсгүй шүү дээ. Тэгсэн Эд өөрөө ч супер баатраа ашиглаад бусад руу халдаж дээрлэхүү нөхдүүдээс ялгаагүй ааш гаргаж байгаагаа ухаарлаа. Тэгээд Диско хосыг комик ном руу оруулаад комик номоо Майкд өгөөд энэ номыг ав. Чи энэ номыг надаас илүү ашиглаж бусдад тусалж чадна гэдэгт би итгэлтэй байна гэж хэлдэг. Энэ үеэр Спаркулсын бүтлгүүтлээс болоод гарах гарцгүй болсон Дирко нөгөө 3 залууд зодуулаад балрах шахаж байлаа. Тэгсэн гинт нэг эмэгтэй ирээд тэрний амийг аварна. Тэр цагаас хойш дараагийн хэдэн 7 хоногийн хугацаанд Сан Франциско хот даяар супер баатар бүхий комик номууд янз бүрийн хүмүүсийн гарт орж олон супер баатрууд ар араасаа хөврөн гарч ирж эхэлнэ.
Тэдний нэг бол Харигийн комик номноос Шувуун хүн гэгч Супербаатар гарч ирсэн байлаа. Тэгэд Хари өөрийн супер хүнээр гудамжинд явж байгаа хүмүүсийн үнэтэй зүйлсийг хулгайлуулж эхэлдэг. Харин нэг хөгшин эмэгтэй номоос ноён шудраг ёс гэх Супербаатар гарч ирж тэр хөгшин Супербаатараараа өөрийн тарьсан ургамлуудаа хамгаалуулахыг хүссэн байлаа. Удалгүй хэдэн элбэнх тэдний тариалангийн талбай руу дайрсан ч ноён шудраг ёс тэднийг ялж эзнийхээ талбайг хамгаалж чадна. Харин нөгөө талд Тимо гэгч нэг жаал хүү бүлэг гимт этгээдүүдийн нууц байрлал зөрөгтэйгээр алхан орж байна. Тэгээд хүү комик номоо гаргаж ирээд Супербаатараа дуудсанд дотроос нь авраг том Цэлцэгнүүрийн хаан гэх Супербаатар гараад ирлээ. Цэлцэгнүүрийн хаан тэднийг тэр дор нь буулгаж авсанд Тимо нөгөө залуусын нэгийг барьж аваад өмнөх алдаагаа дахиж давтахгүй байхыг хатуу санууллаа. Учир нь тэр нөхөр Тимотой сүлжээгээр компьютер тоглоом тоглохдоо ловирдсан байна. Хотын өөр нэг хэсэгт сэтгэл судлаач залуу өөрийн номоос гарч ирсэн Супербаатар профессор Зи гэгчтэй ярилцаж байлаа. Профессор Зи хүний оюун санаанд нэвтрэх чадвартай. Тиймээс сэтгэл судлаач залуу тэрнийг нэг өвчтнийхөө оюун санаанд нэвтэрч өөд болсон эцгийгээ үзэн ядах үзэн ядалтыг нь зогсоож өгөхийг хүсч байлаа. Энэ үеэр Дирко танхаачудаас өөрийг нь аварсан Кристаг дагаж явсаар нэг байшин дээрээд үл таних залуутай уулзсан нь Кристагийн босс Скот гэгч байдаг. Скот тэрнийг Супербаатруудын комик номуудыг хувийн эрх ашигын төлөө цуглуулж байгааг нь буруутгаж зэмлсэн ч ягаад ч юм тэрнийг зорилгоо биелүүлэхэд нь туслана гэдгээ хэлж 5 комик номыг тэрэнд өгдөг. Харин Ник Майк хоёр хотын төвөөр хулгайн хэрэг гарах нь эрс нэмэгдсэн гэдгийг олж мэдээд хамтдаа хулгайчийг барихаар шийдцгэн. Тэгсэн тэр хоёр хаанаас эхлэхээ мэддэггүй. Тэгээд тэд цагдаа хохирогчдоос байцаалд авахыг холоос ажиглаа зогсож байтал гинт Майкийн толгой дээрээс нэг цаг унаад ирлээ. Тэгээд тэд дэше харж хэргийн эзэн Хари тэнд зогсож байгааг ойлгоно. Энийг гарсан хоёр ч яаран уйланхаа хүнийг дуудан гаргаж ирдэг. Тэгсэн уйланхаа хүнийг Хари руу дайрч амжихаас өмнө X өөрийн Супербаатар авраг хуруутын хамт ирээд Хари болон Шувуун хүн рүү дайрлаа. Хари Шувуун хүн хоёр тэднээс зугдах гэсэн ч нэмэр болсонгүй. Тэгээд аргагүй байдалд ороод эргэж авраг хурууттай тулалдахаар бэлтгэж эхэллээ. Авраг хуруутч шууд Шувуун хүн рүү үхлийн цохилтоо хийдэг. Тэгсэн Шувуун хүн цохилтоос нь болдож амжсан учраас байшингийн дээврийн нэг хэсэг нь бут үсэрнэ. Энэ байдлаараа удах юм бол Супербаатар нь хотыг бүхэлд нь нурааж мэдхийг ойлгосон X тактика хөрчилж авраг хуруутыг буцааж номонд нь оруулаад зөрүүлээд Лакиг гаргаж ирдэг. Энэ үеэр Майк уйланхаа хүнтэйгээ ирээд Хари Шувуун хүн хоёр руу дайрсанд X дундуур нь орж саад болоод өөрөө зогтож байгаа Хари Шувуун хүн хоёрыг мөшгөж эхэлдэг. Тэгээд уйланхаа хүн Майк хоёр тэднийг салахгүй дагаад байсан учраас Лаки тэдэн лөө довтолж газар тунгаад цааш Хари Шувуун хүн хоёрыг хөөдөг. Хамтдаа гэмт этгээдийг барих гэж байж яагаад өөрлөө дайрсан болохыг Майк ойлгодог бай. Тэгсэн тэдний хөөцөлдөнөөс болоод нэг галт тэрэг замаасаа гарч гудамж дагаж уруудаж эхэлжээ. Энийг харсан Майк яаравчилж замд нь байсан машинуудыг холдуулаад машин дотроос гатсан байсан нэг хөгшнийг аварлаа. Ингээд азар галт тэрэгэнд хүм мөргүүлээгүй боловч замаасаа гарсан галт тэргийг заавал зогсоох шаардлагатай болно. Тиймээс Майк тактика өөрчилж Муми охиныг дуудсанд Муми охинч гарч ирээд Спайдермений аргыг хэрглэж галт тэргийг зогсоож чадлаа. Тэгсэн ингэж зогсоохдоо Муми охин бүх хүчээ шавхжээ. Тиймээс Майк ч бас туйлдаж ухаан алдаж унахдаа уйланхаа хүний комик номоо алдаж орхино. Мань хүнийг ухаан орхоод хэн нэгэн тэрнийг авраад гэрт нь авчирчээ. Уйланхаа хүний комик номоо алдсандаа Майк гунигтай байлаа. Гэвч түүхийн хичээл дээр сургуулийнхаа од Люситэй нэг баг болсон гэдгээ олж мэдээд Майк бүх гунигаа мартаж орхино. Тэгээд тэд хамтдаа даалгавраа хийж эхлэхээс өмнө Майк тэрнийг байн горох дуртай нэг төргөн хоолны газартаа дагуулж ирлээ. Дараа нь тэр хоёр комик номын дэлгүүрээр дайрна. Тэгсэн гэнт нэг хачин нөхөр дэлгүүрт сүр сархин орж ирлээ. Худалдагч тэрнийг өдөр бүр ямар нэг супер хүчтэн бүхий комик ном авахар ирдэг гэдгийг мань хоёрт тайлбарллаа. Тэгсэн тэр өдөр нөгөө нөхрийн азтай өдөр байж таарна. Учир нь тэр эцэст нэг юм Супербаатар бүхий комик номыг олж чаддаг. Тэгээд тэрний комик номоос Сильф гэх Супербаатар гарч ирлээ. Сильф цэвэр агаарыг ашиглах хүчтэй байлаа. Нөгөө залууч хөлн газар хүрэхгүй баярлаад гудамжинд гарч шууд л Сильфийн хүчээр дамжуулж хотын байшин барилгуудыг нурааж эхэллээ. Супербаатрынхаа хүчинд хөөрсөн нөгөө нөхөр Сильфиг өөрийнхөө хамгийн дээд хүчээ ашиглахыг тушаасанд цаадах нь авраг том хувь салхи болон хувираад тэнд байсан бүхнийг өөртөө сорж эхэлдэг. Люси салхинд сорогдсон хийсч байгаа Майкийн гараас шүүрч аваад тэрэнд туслахыг оролдсон боловч хамтдаа хувь салхи руу сорогдож эхэллээ. Хувь салхи руу сорогдож орох нь гарцаагүй болсныг ойлгосон Майк амжиж Муми охиныг сулалсанд Муми охин тэднийг хувь салхи руу татагдж орохоос сэргийлж амждаг. Тэгсэн Майк Люсиг Муми охинтой хамт үлдээгээд өөрөө хувь салхи руу яваад орно.
Учир нь тэнд хийсэж байгаа комик номыг гартаа оруулахаас нааш энэ хувь салхийг зогсоох боломжгүй гэдгийг тэр сайн мэдэж байлаа. Ингээд нилээд хөөцөлдсөний эцэст Майк комик номыг гартаа оруулаад Сильвиг номонд нь оруулж чаддаг. Майк Люси хоёр ч муумын охины тусламжтайгаар ингэж нэгэн эсэмэнд үлдэцгэн. Энэ бүх адал явдлын дараа Люси Майкэд бүх нууцыг нь хадгална гэж амладаг. Зарим нөгөө талд Майкийн ээж хот даяар энд тэнд болсоор байгаа ер бусын үйл явдлуудыг сорулжлахаар идэвхийлэн ажиллаж байна. Ээж нь сурвалжлагч байх нь л дээ. Гэвч удирдлага нь тэрнийг энэ учир битүүлэх хэрэгүүдийн хойноос хөөцөлдөхийг нь зөвшөөрөхгүй байлаа. Майкийг гэртээ иртэл гэрт нь X ирчихсэн зогсож байна. Мань нөхөр Майкэд байгаа комик номуудыг булааж авахар ирсэн нь тэр. Гэвч Майк юугээл Майкэд өгөхөвдэ. Тиймээс X цүнхнээсээ нэг комик ном гаргаж ирсэнд дотроос нь уйланхай хүн гараад ирлээ. Хэдийгээр уйланхай хүн Майк руу дайрахыг хүсэхгүй байсан ч эзнийхээ тушаалыг дагахаас аргагүй байлаа. Байдал буруугаар иргэснийг ойлгосон Майк ч самбаачлан цонхороо үсрээд үсрэх замдаа муумын охиныг дуудаж гаргаад охины тусламжтайгаар нэг байшингийн дээвэр дээр гарч ирлээ. Тэгсэн X уйланхай хүн хоёр араас нь дагаад хүрээд ирлгүй яах вэ? За тэгэд муумын охин уйланхай хүнтэй тулалдсан ч муумын охины хүч уйланхай хүнийхээс илүү байлаа. Тиймээс X тактикаа өөрчлөөд татах хүчний баатрыг гаргаад ирнэ. Хачирхалтай нь X энэ удаад хоёр супер баатрыг нэг зэрэг дуудаж гаргаж ирж чадсан байлаа. За ингээд хоёр супер баатрын эсрэг ганцаараа тулалдсан муумын охин ялагдсанд Майк тэрэнд туслуулахаар хар хүлэг баатрыг гаргаж ирнэ. Тэгсэн хар хүлэг баатар хуучны анд уйланхай хүн лүү дайрахыг хүсэхгүй байлаа. Тиймээс аргагүй байдалд орсон Майк тэндээс зугтахаар шийднэ. X уйланхай хүнд хойноос нь хөөх тушаал өгсөнд уйланхай хүнч дуртай дургүйг нь хойноос нь хөөдөг. Ингээд хар хүлэг баатар Майк хоёр уйланхай хүнд ялагдаж гарах гарцгүй болно. Хоёрын хоёр супер баатраа ялагдуулсан Майк уурлаад сүүлчийн арга хэрэглэхээр шийдэж Сильвиг дуудсанд тэр дөрөө тэр хавийг бүргсэн авраг том хүй салхи дэгдэж эхэллээ. Тэгсэн X энэ дайралтад бэлтгэлтэй байж тэр авраг хуруутыг гаргаад ирнэ. Хүй салхин дунд гарч ирсэн авраг хуруутаж үхлийн нислэлтаа хийж байгаа салхийг зогсоож чаддаг. Хүй салхи зогсоход Майкийн хүч тамир нь барагдаад газар дунлаа. Энийг харсан X Лакийг дуудаад Майкийн үргэвчийг авчрахыг тушаана. За ингээд X Майкийн бүх комик номуудыг гартаа орууллаа гэж бодоод баярлсан ч Майкд эцсийн нэгмэх үлдсэн байлаа. Юу гэвэл Майк хүй салхийг далимдуулаад уйланхай хүний комик номыг X-ийн цүнхнээс суулж амьдсан байж. Ингээд хамгийн сайн хамтрагч уйланхай хүнийхээ тусламжтайгаар Майк X-ийг ялж чадна. Тэгсэн уйланхай хүний нулимсийн дайралтад цахиулаад ухаан алдсан X-ийн баг бутарч унахад тэр багтай хүн нь ангийнх нь Люси болохыг Майк олж харлаа. Тэгэд Майк тэнд байсан комик номуудыг аваад шууд гэртээ ирнэ. Крашилдаг охин нь өөрийнх нь заналтайсан байсанд Майк шоконд оржээ. Маргааш нь Майкийг сургуульдаа ирэхэд Люси тэрнтэй ховчилж уулзахыг хүслээ. Тэгээд Люси тэрэнд бүх хүннээ хэлнэ. Тэр бүх супер баатруудын номыг зохиосон Скот гэдэг хүн нь Люсигийн аваг ах нь байж. Тиймээс ч уншиж сурсан даруйда Люси аваг ахынхаа зохиосон комик номуудыг унших болж. Гэвч Люсигийн комик номонд хэтэрхий их цаг зарцуулж байгаа нь аавд нь таалагдсангүй. Тиймээс аав нь Люсиг дахиж аваг ахтайгаа уулзахыг нь хориглож. Учир нь аав нь Люсиг Скотчийг бүтлгүй амтан болгохыг хүсээгүй байж. Тэр цагаас хойш охин хайртай аваг ахтайгаа уулзаагүй байж. Тэгсэн 2 сарын өмнө аваг ах нь тэрэнд загтал бичсэн байна. Люси минь, чи бол миний итгэж чадах цорын ганц хүн. Тийм учраас миний комик номуудад санаа тавиарай. Учир нь комик номуудыг буруу хүмүүсийн гарт оруулж огтхон ч болохгүй гэж Скот уг загталдаа бичсэн байлаа. Ингээд Люсиг аваг ахынхаа хуучин байранд ирэхэд гэрнийзгүй комик номууд нь бүгдээ алгуулсан байж. Аз болоход Люси номын тавиурд ороос авраг хурууд супер баатрын комик номыг олсон байна. Тэр мөчөөс хойш Люси бүх комик номуудыг эргүүлж цуглуулахар сэтгэл шулууджээ. Учир нь ингэж байж хайртай аваг ахыгаа олж чадна гэж тэр итгэж байлаа. Люсиг ингээд яриагаа дуусгахад тэдний яриаг нууцаар сонсч байсан нэг үсэрч гарч ирээд масктай гэмт итгээд нь Люси байсанд итгэж чадахгүй байгаагаа хэлдэг. Тэгээд тэрэнд интернетээр тархаад байгаа нэг бичлэгийг үзүүллээ. Тэр хүн мэдээнд Сан Франциско хот томоохон дайралтад өртсөн тухай өгүүлсэн байлаа. Тэгсэн энэ дайралтын цаана Дирко болон тэрний хамсаатнууд байж. Тэд өөрсдийгөө комик номын зөвлөл гэж нэрлэжээ. Дирко өөртөө адилхан үзэл бодолтой нөхдүүдтэй нийлж тэдэнтэй комик номуудаа хуваалцаж хамтдаа нийлээд хотыг эзлэхээр шийдсэн нь тэр байлаа. Тэр шөнө тэд Сан Франциско хотын цагдаа нартай мөргөлдөж тэднийг супер баатруудынхаа хүчээр буулгаж авдаг. Сан Франциско хотын цагдаа нар ялагдсанаар хотын хэмжээнд тэднийг эсэргүүцэж чадах нэг ч хүн байхгүй болжээ. Байдал ноцтой болж байгааг ойлгосон Майк нэг Люси 3 хэргийн газарт ирээд шархтаж хохирсон хүмүүст чадах чинээгээр тусалцгаана.
Хотын бүх иргэдийн анхаарал өөрсөд дээр нь төвлөрсөн болохыг ойлгосон Дирко хотын захиргааны барилгын дээвэр дээр гараад цагаан хоолойгоор "Би бол комик номын зөвлөлийн тэргүүн байна. Би энэ хотод байгаа комик номын супер баатрыг эзэмшдэг хүн бүрийг бидэнтэй нэгдэхийг урайлан дуудаж байна" гэж хэллээ. Тэгсэн энэ үеэр Майк болон уйланхаа хүн тэднийг сүрж зогсохоор ирдэг. Харин нэг энэ бүхнийг холоос ажиглаад бичлэг хийнэ. Тэгээд холоос шидэгдэж ирсэн машинд дарагдах шахна. Аз болоход тэнд сурвалжлах хийхээр ирсэн Майкийн ээж тэрний амийг авардаг. Ингээд ээж нь Никийг дагуулад аюулгүй газар руу гүйж явахыг Майк хараад хэсэг зур анхаарлан сарнилаа. Энийг анзаарсан Дайсон нь комик ном дотроос царцаан хүнийг дуудаад гаргаад ирнэ. Царцаан хүн Лаки руу дайрч цохиж унагсанд Майк Люси хоёрч мөргүүлээд ундаг. Люси ухаан ороод Майкийг татаж босгосон ч тэднийг хүчгүй болсныг ойлгосон Дирко бусдаа тэр хоёр руу дайрч ороод бүр мөсөн зүйл дуусгахыг тушаана. Тэгсэн Дайсны супер баатруудыг ойртож ирэхэд татах хүчний хүн гарч ирээд тэднийг бүгдийг нь агаарт өргөж орхилоо. Үүнтэй зэрэгцээд Сильф гарч ирээд хуй салхиа эргэлдүүлсэнд агаарт хөөрсөн супер баатрууд бүгдээрээ хуй салхин дунд эргэлдэж эхэллээ. Ингээд татах хүчний хүн Сильф хоёрын хамтарсан дайралтын хүчээр Майк Люси хоёр бүх дайснуудаа нэгэн зэрэг буулгаж авч чаддаг. Комик номын зөвлөлийн нөхд нь ялагдсан болохыг харсан Дирко дэлбэртлээ ууралж сүүлийн ганц боломжоо ашиглахаар шийднэ. Тэгээд соронцдох хүчтэй Майк бигийн тусламжтайгаар тэнд байсан бүх машинуудыг нэг дор цуглуулж нэгтгэхэд тэрнийг Спаркулесийн тусламжтайгаар аянганд цохиулж хотыг бүхэлдэн дэлбэлгээр зэхэж эхэллээ. Хот бүхэлдээ устдах аюулд орсныг ойлгосон Майк оюун санааны хүчээ тултал шавхсанд тэр өөрийн бүх намуудад нэгэн зэрэг нөлөөлж хар хүлэгбаатар, Сильф, уйланхай хүн, муми охин болон авраг хурууд нар нэгэн зэрэг гарч ирцгэлээ. Ингээд 5 супер баатар бүх хүчээ нэгтгэн дайрцгаана. Сильф, муми хоёр бүх машинуудыг нэг дор холбож хар хүлэгбаатар, уйланхай хүн хоёр машинуудын аваг хотоос холдуулан түлхэж эхэллээ. Эцэст нь авраг хурууд үхлийн нислэлтаа хийж машины аваг хотоос хол шидсэнд дэлбэрэлт дээр тэнд болж Сан Франциско хот сүрлийн аюулаас аврагддаг. Энэ бүхний эцэст туйлдж ядарсан Майк ухаан алдаж унсанд хотын иргэд тэрэнд хотыг аврагч гэж баярлан талархацгаадаг. Харин эцсийн цохилтод бүтлгүй болсон Дирко юу хийхээ мэдхэ болно. Занга Диркогоор дамжуулж зорилгодоо хүрэх гэсэн Скоттын оролдлого талаар боллоо. Сонирхолтой нь тэр Скотт Люсигийн авгах Скотт биш. Харин Скоттын комик номуудын нэг болох Супер Скотт номын супер баатар байж таардаг. Харин тэрнийг гаргаж ирсэн эзэн нь Синтия гэгч тэрэгцэртэй эмэгтэй байлаа. Зангад Супер Скотт дараагийн төлөвлөгөөгөө боловсруулж эхэлснээр цовруулын маань ихний улирал дуусаж байгаа юм. За энэ түрээд энэ галзуу сонирхолтой анимашны ихний улирлын тайлбар маань дууслаа. Нэг ийм л галзуу сонирхолтой анимашн байж та нарт маань ямар санагдав да. Бурууд нь бол нэлээд сонирхолтой санаа агуулсан галзуу анимашн байлаа гэж бодогдож байна. За тэгээд муу буруугийнх нь тайлбар ойлгомжтой байж таалагдсан. Бас дараагийн улирлыг нь яриулмаар байвал We Need Season 2 гэсэн комментиг үлдээгээрэй. За тэгээд энэ галзуу сонирхолтой анимашныг та нарт ярьж өгөхөд дугаарын хамтрагчаар Skytrip хамтран ажиллалаа. Та нар маань нислэгийн тээзээ галзуу хямдар Skytrip-с аваарай. Дараагийн дугаараар хэдэн бороонууд нь бас нэг галзуу анимашныг та нартай ярьж өгөхөөр бэлдэж байгаа шүү. Хэрвээ та нар маань цагаалтлгүй буруугийнхоо ярьсан тайлбарыг үзмээр байвал сабадрагуул саба. Дарцсан бол лайк дарахтал тэгэл болоо явчих байгаа юм шүү дээ. За тэгээд хэдүүлээ дараагийн бас нэгэн галзуу анимашныхаа тайлбараар эргээд уулзцгаая.